За суугтай эргээ тавтай мөрөл нөө урмын уг болон донешн хийсэн нийт хүмүүстэй талархаад бичлэгэндээ орцгоё. Дуглан сууж таалан сойрох нь. Өмнөх дугаард хоёр талаас нь чихэж аваад сөүл явахар болоод дууссан да. Энэ цагаас нэг их удалгүй манай зорсон газар руугаа явж байх ба нэр дэвшигч Ким инхүү дотроо бодноо. Энэ овшнууд чинь хин гээчтэн вэ? Бүр хаашаага аваачж байгааг хүртэл нуухгүй байна шүү. Миний толгойд ядахта юм угуулсан бол яа гэсэн. Шууд ингээд ил хуйл нуух юмгүй авч явж байна гэдэг чинь намайг анханасаа амьд үлдэх бодлого байсан гэсэн үг үстэй. Хараал хэдгэж сая түрүү юу гэдэлээ? Сөүл явна гэдэл. Унган бусааны намайг сөүл рүү авч явж яах гэж байгаа юм бол их баригч талынхны эсвэл сөрөг намынхны хүн юм болов уу? Гүй нэрээ. Сая кан захирлын хэлсэн үг үний юм болов уу? За мэдэхгүй. Аль таамаг минь нэг л сэтгэл наалтахгүй. Юу ч хэлсэн энэ хүмүүс хуулийн хүрээнд лав ажиллахгүй байх. Нэг л лимтэд тулсан юм чинь. Энэ залуугийн бууг нь эхэлж үрж аваад яаж иж байгаад эндээс молтрээ. Гэт бууг нь хараад байж байсан чинь хан туслах бодлыг нь уншсан мэт. Би л унаа даргаыг чи сонгохгүй байх байсан. Энэ хан туслах лав энгийн хүн бишээ. Тэгээд үргэлжлүүлээд нэг сандра тэрэггүй дээ. Би чамд түрүүн хэлээ үсттэй. Тэр гудамны халтруудыг чинь бид нар цэвэрлээд өгье гэж. Бид чамайг чамд ашигтай газар руу дагуулж явж байгаа болохоор олон юм бодлого очих хүртлээр нүдэ айнад амраад ав. Гэж хэлээд удалгүй тэр хэднийг нь лакшери хаусын гадна ирсэн байх ба. Ким төлөөлөгч дотроо. Сөүлт ийм том хаус. Энэ хиний гэр юм болоо. Гэт алмарын зогсохт нь ханд ослох дуудаад. За одоо орцгоё. Чамайг захирал хүлээж байгаа. Гэт хаусанд ороод хоёр давхарт нь гартал. Захирлыг зогсож байхын тэр. Наашигаа удаа яваад ядарсан бидтэй. Наана суучих. Мөн дээр нь намайг ийм аргаар чамайг авчирсан дуучлаарай. Бид уг нь уцтаад эсвэл мэйлдээд хизээ уулзахаа товлож болох байсан ч чиний утсыг кан захирал хакертсан байж магадгүй гэд ингэж авчирж уулзахаар боллоо. Энэ хүн чинь Hyundai Group-ийн захирал ийм Юнжоноо тэр яагаад надтай уулзахаар болдог вүлээ? Юу хийгээд байгаа юм бэ? Наана суучих. Чамд олон санаа зовоосон асуудал байгаа байх. Ганцаараа сонгуульд өрсөлдөх амаргүй л байгаа биз. Тийм болохоор л надад чам шиг хүмүүс хэрэгтэй байна. Худлаа магтахаа болоод шууд гол асуудалтай орё. Яагаад намайг энд авчирсан? Тэгвэл шуудхан хэлье. Ким нэр дэвшигчээ. Чи кан захирлын энтгэнд хитрхи орцсон байгаа юм биш үү? Чи цагдаагийн дарга байхдаа кан захиралтай нийлж нилээ юм хийсэн болохоор кан захирлаас холбоогоо тасалж чадахгүй байх шиг байна. Мөн дээр нь кан захирлын хөрөнгө оруулна гэсэн мөнгө хугацаанаас хоцроод кан захирлаас холбоогоо тасалж ирэхээр энтгэнд нь орцсон байдаг. Чиний зүүн урд байгаа хавцанд чиний кан захиралтай холбогдсон бүх баримт байгаа. Итгэхгүй бол шалгаад үз. Энэ овшнууд намайг ийм маягаар сүрдүүлнэ гинэ. Энэ дотор нэг мэдээл байхгүй байх. Би өөрийнхөө мөрийг сайн балалсан шүү дээ. Игтэл хахуул авсан гэсэн хэдэн мэдээлэл байгаа биз. Гэт нээж хараад шоконд орно. За ямар байна? Чиний хийсэн хэрэг бидний олсон мэдээлэл хоёр яг таарч байгаа үсттэй. Юу гэж навшна? Мөнгөний гахаануудын хэрэгнээс гадна энэ нууц хэрэгүүдийг хүртэл мэдэж байгаа гэж юм. Тэгвэл арай ийл арлыг хүртэл мэдэж байгаа юм биш үсттэй. Энэ ч муу шүү. Энэ хэрэг хэрвээ задрал сонголт өрсөлдөхөнд битгий хэл насаараа шорон суух байх. Тэгж Сандра тэрэггүйдээ Ким нэр дэвшигчээ. Би ингэж харагдаж байгаач компани удирдах байгаа бизнесмен шүү дээ. Тийм болохоор хүмүүсийг өөрийн талдаа ажиллуулахдаа хизээ саваа өгөх, хизээ лов өгөх мэднэ. Хэрвээ чи миний саналыг зөвшөөрвөл би чиний хэрэгтэй холбоотой бүх баримтыг устгахыг. Устгахыг гэдэг чинь яаж устгах гэсэн үг юм бол шууд утгаараа бүх баримтыг холбогдох хүмүүстэйг нь хамт. Энэ хүн чи өөрийн гэсэн ухаантай байна. Холбогдох бүх хүмүүстэй устгана. Тэр чин тэгэхээр шафт бүлэглэлийг ч бас тэр чигт нь устгах гэсэн үг үү? Чи нэг л итгэхгүй байх шиг байна да. Чи досоо дүргийг хинээс ч илүү мэднэ үсттэй. Шафт бүлэглэл үүснээс хойш тэр хэсэг газар бол хуулиас гадуур газар болсон. Хүний 8 хүртэл сураггүй алга болсон гэж халахалдаг тэр газар тэднийг өөрсдийг нь сураггүй алга болгоход л болно. Хэрвээ чи бидэнтэй хамтрвал бид чиний сул талыг устгах зогсохгүй. Чамд хөрөнгө оруулах юм. Тэгээд ч болоогүй чамаг 6 нэр дэвшигчийг ялалтанд хүргэсэн хүнтэй танилцуулъя. Баруун талд байгаа дугтуг уншаад үз. Энэ төлөвлөгөө яа харахгүй сайн төлөвлөгөө байна. Шафт бүлэглэл гэх гудамжны халтруудаас өөр төвшнийх байна шүү. Бас шафт бүлэглэлийн хүмүүсийг устгах гэсэн төлөвлөгөөч гэсэн худлаа биш үү. Угийн надад сонголт байгаа биш. Би угаасаа шафт бүлэглэлээс холбоогоо таслах гэж байсан юм чинь. Тийм дээ. Нэг нь тийм юм болсон юм чинь. Би илүү хүчтэй завын суусан дээр юм шиг байна. Гэж бодоод ойлголоо захирлаа. Тэгээд би яг юу хийх юм бэ? Юу ч битгий хий. Шафт бүлэглэлийн хэргийг далдалтгаараа далдал. Чиний эрх мэдэл одоо ч гэсэн цагдаагийн газараа хүчтэй хിവэрээ юу? Тийм ээ. Миний эрх мэдэл одоо ч цагдаагийн газараа хүчтэй хിവэрээ байгаа. Тэгвэл сайн байна. Цэвэрлэгээний өдөр досуу дүүргийн цагдаа нар энэ хэрэгт оролцохгүй болго.
Бас тэдний зугтах замыг хаа. Хэрвээ чи тэгж чадвал бид үлдсэнийг нь хийх болно. Бас энэ миний охин Young Karma. Энэ хүүхэд хэрэгт оролцдвол энэ хүүхдийг аргалаад гаргаарай. За ойлголоо. Би хүмүүстэй сайн хэлье. За тийм бол сайхан хамтарч ажиллана гэж найдаа Ким нэр дэвшигчээ. Гэж хэлээд Ким нэр дэвшигчийг явуулаад Карма танд. Карма, би чамайг их зүйлийг туулсан гэж сонслоо. Чи зүгээр үү? Тэд нар намайг яаж чадаагүй аава. Тэрнээс илүүтэйгээр би Кан Хюний цаазын тавцсан досод үрэх дутхгүй ирнэ гэж сонссон. Тэр дараа 7 хоног гэхэд ирчихнэ. Би бас нэг зүйлийг сонссон. Чамайг Ахиун зориулж төсөл төлөвлөгөө гаргасан гэж. Тэгэлгүй яах вэ аава? Цаазын тавцсан эртэл зүгээр суултаа биш. Бусаан руу бутсан даруйдаа. Тэнгэрийн гисгэл төслөө хэрэгжүүлэх болно. Гэж хэлээд үзэгд солигдож Кан захирал нэгэн бөөгийн газар ирж байх ба Ахиун. Оо ах, та ирчихээ юу? Ахиуна, аав ээж ирсэн юм уу? Ирсэн. Одоо удгантай уулзж байгаа. Тийм үү? Хараад байхад энэ сонгуулиас болж аав ээжийн толгойд их л юм эргэлдэж явах шиг байна да. Ингэж удаатай ярилцаж явахыг бодоход. Гэхдээ аха, би бол энийг зүгээр л нэг утгагүй зүйл гэж боддог. Юу? Ийм ярьж болдоггүй юм ахуна. За болдоо аха, 21-р 100 болж байхад бүү удганч гих шиг. Бүтэн сартай өдөр болгон засал хийлгэн. Ядаж байхад тэрнийх нь үнэтэй гэж. Ингэж мөнгө хийдимийн үрж яхаар надад өгдөг болоосай. Кахиу. Зүгээр л амралтын өдөр болгоноор өвөгдөө эцсийн тахил бэлтгэх нь ядаргаатай байхад нэмээд бүтэн сартай өдөр болгоо айл гэрийн засалж гих шиг. За сайн сонсч ахиуна. Бидний нэгэн жижиг бүлгнээс ингэтлээ томорч чадсан энэ дотор сууж байгаа удганы л боёо. Удган чиний хэлсэн үгийг сонсож чамд хараал хийвэл яа. Бас дээр нь өнгөрсөн жил лиг хийнаг дэрлэхдээ бөөгийн хонх ашигласнаа санаж байна уу? Тэр чинь хичнээн болчмгүй явдал болохыг юу ч мэдэж байна уу? Ариун эзэмсээр оролдвол Тэнгэрийн гисгэл хүртдэг гэж сонсож байгаагүй юу? Бас яагаад тэр явдлыг сөхөд унавта өдөржингөө наатахыг чинь сонсож байхад юу вэ? Бас стрим хийж байгаа тэр явдал чи ил болцсон уу? За мэдгүй гэж хэлээ дотроо. Хараал идэж лигийн нам новш өгснийхаа дараа хүртэл хүнд гай болох юм аа. Ахаа үе тэр бүгд арчаагүй юмнууд. Сүнс гэж байдаггүй штэ. Байлаж гисэн. Би тэр сүнс мүнснээс нь айлаа юу гэж бодож байхад харин нөгөө талд хан туслах Тэнгэрийн гисгэл төслөө танилцуулж байх нь тэрэ. За ингээд Тэнгэрийн гисгэл төслийн танилцуулганд оръё. Та бүгдийг мэдэж байгаачлан хадагтай хийнаг дэрлэхдээ ашигладаг байсан хамгаалтын малгайн доторхыг бөөгийн хонхоор чимгэлсэн байсан. Ийм мэдлэлд амархан олддоггүй ч Кан Хюний гэр бүл бөөгийн шашинтай болохоор амархан олцсон баг. Тэгээд ч болоогүй. Кан Хюний аав Кам ухаан нь бусдад хараал хийж мөн бусдыг ариусгаж чаддаг бүүд их итгэдэг гэж байгаа. Өөрийн өрсөлдөгч бүлэгмийн толгойлогчдод хараал хийлгэж өөрийнхөө хийсэн муу зүйлсийг бүтэн сартай өдөр болгон ариусгуулдаг. Тэгээд ч болоогүй. Бизнесийн шийдвэрээ хүртэл асуудаг. Хургын ирээдүг харагчтай. Тэгээд тэр хүнийхээ тусламжтай компани ийм том болсон гэсэн үг. Яах вэ? Яг ч тийм биш. Бизнесмэнүүд бөө тун дээр очиж өөрийн сонголтонд улам итгэж оюун тархиа амраах явдал байдаг л да. Тэглээс тэр удагна нь тийм сайн байсан бол захирлыг уур хилэн төрүүлэх зүйл хизээч хийлгэхгүй байх байсан юм. За буцаад гол ярианд оръё. Кан Хюн нь ийм гэр бүлд өссөн ч өөрийгөө үл итгэгч гэдэг. Гэхдээ өөрт нь үнэхээр тайлбарлахад хэцүү учир битүүлэг зүйл тохиолдвол багаасаа бөөгийн шашинтай гэр бүл төрж өссөн болохоор хэн хүнээс илүүтэйгээр сүнслэг талаас нь харах болно. Харин бид тэрийг нь далимдуулж Кан Хюнаас өшөөгөө авна. Бөөмөрөглийг мэддгээр нь далимдуулж өшөө аавна гинэ. Бид хин ч итгэхээр сүн тохиолдлуудыг бүтээж тэрийг өмдөндөө савиртлаа айлгана. Тийм дээ. Бидний хийнаагийн илэрхийлж чадаагүй үгсийг наад аргаараа сайн илэрхийлээрэй. Би бөөмөд итгэдэггүйч энэ хорвоод өөрийнх нь алсан хүн сүнс болж ирээд өөрийг нь зовох шиг амар зүйл гэж юу байх вэ? Ахиуник хийнаагийн минь сүнстэй таарад дагжин жижирхийг харна гэхээс тисэж чадахгүй. Наад төлөвлөгөөгөө хэрэгжүүл гэж хэлээд үзэгдэл солигдож маргааш болж хичээлийн цаг эхлэв. Ахиу их л ундуудсан байдалтай Кармагийн хоосон ширээ рүү харж байх ба. Хүссэн үедээ хичээлээ таслаа зоргоороо новшвэ. Тэр новшоос надад таалагдах юм нэг ч алга. За Ахиуна битгий уурлаа эрэг талаас нь харъя л да. Өнөөдөр Карма ирэхгүй харин стресстгүй сайн эрэг биш гэж юу? Үгүй аха. Тэрний энэ үйлдэлүүд нь миний дургуг бүр илүү хүргээд байна. Тэр ямар хаа юм уу, заа юм уу? Өөрийгөө тийм онцгой гэж бодоод байгаа юм бах та. Би энэ яваа насандаа ингэж доромжлуулж байсангүй. Намайг намхан гэж хуцаж байсан новшнууд, намайг басаж байсан новшнуудыг ч бас би бүгднийг хүртэх ёстойг нь хүртээж өдийг үрсэн байхад тэр новшил надаас яаж хийж байгаад мултраад байна. Хэрвээ чи Кан Хюноор оролдвол амьдрал чинь дууссан л гэсэн үг гэдэг бичигдээгүй дүр бүгдэнд нь үйлчлэх ёстой. Карма байтугай лихина шиг баян айлын охинч миний савраас мултарч чадаагүй. Энэ бол энэ хорвогийн хатуу дүр. Тэгсэн чинь юу вэ? Карма шиг хачин юм намайг ингэж оролдон гинэ. Зүгээр л хүлээж Карма. Авга ахын сонгуулийн ажил дуусгаар би чамайг өөрийн гараар гэд үгээ дуусгаж амжаагүй байхад нь ангийн хаалгын нэг хүүхэд хүчнээ нээж орж ирээд. Ахиуна бас яач вэ? Young Karma сургуульд ирчихэж. Тэгээд юу гэж анги руугаа ирж байна уу?
Үгүй юу гэж хэлмээр юм те. Хажуу ингэдэг нэг сони юм хийгээд байна. Сони юм хийгээд байна. Харин нөгөө талд карма ширээн дээр будаа модоо өрөөд авц. Хүм мэрэглээд байж идэг юм байгаа зү. Тэр хэлээ үстэй. Тэр нэг сони юм хийгээд байна гэж. Гэхэд ахиун байцаараа эн чин будаагаар мэрэглээд байгаа юм биш үү? Кармач тэнд балааг нь авч байна. Чайвано. Чамайг хараад байхад чи бодохгүй харж явдаг хүнтэйг үерхэх юм байна. Нэрээ юу? Гэхэд цаанаас нэг өөр сурагч. Тэгвэл карма намайг бас үзээд өгөөч. Би энэ жил хүнтэй үерхэж чадах болов гэж асуухтаа зэрэгцэн ахиун ардаас нь. Ёох, тэнгүүдээ ямар ацаа хийгээд байгаа малнууд вэ? Би чамайг яагаад ангидаа ирэхгүй байгаа юм бол гэж бодсон чи ийм утгагүй зүйл хийгээд байж ижээ. Нэртэйгээр матраас авчирч ирээд наана тухлаа суучаач. Ууг нь тгий гэж бодсон чинь гэрт наашаага авчрах матрас байдаггүй. Итгий өөдөөс маазраад юм уушоо гэж ширээг өшгөлөхөд карма босч ирээд. Чи юугаа игээд байна? Яасан? Чам таалагдахгүй нэ хуурамч удган минь. Чам шиг гудамны халтруудын удмаас юу хүлээх хэвдээ. Үргэлж өөрөөсөө сул доройг дэрлэхээс өөрийг чадахгүй новшнууд. Миний санахаар чиний авга гахтай би аль хэдийн тохиролцсон юм шиг санагдах юм. Тийм байхад бас яагаад намайг өдөөд байна? Тэгээд юу гэж? Чи юу хийж чадах юм? Арай ийм жоохон юм дээр тэр мэйлүүдээ явуулчих юм биш үсттэй. Хэрвээ тэгвэл чи ч бас өгтөл болно гэдгийг мэдэж байгаа үсттэй. Тийм болохоор битгий андуураад байгаарай. Бүх зүйл дуусчихаагүй байна. Цаг нь болохоор би энэ эрхийн урууныхаа өшөөг заавал авна. Тэгсэн үү? Би ихэнх зүйлийг төвчж чадах ч нэг л зүйлийг төвчж чаддаггүй юм. Тэгээ чи юу төвчж чадахгүй гэж. Намайг хуурамч удхан гэж хэлсэн их чинь. Итгэнүү байна уу өөрөө л мэд. Би хойд солонгос байхдаа хүч чадлаараа гайхагдсан залуу удхан байсан. Бүр хойд солонгосын зарим нөлөө бүхий хүмүүс намайг шүтэж, надад үзүүлэх гэж нууцаар над дээр ирдэг байлаа. Тэгсэн чинь чам шиг чацаг намайг өгүүлсэн гинэ. Амнаас өөдөө юм уу нусан таглаа минь гэхэд ахиун хэсэг гайхаж байсан. Удхан гинэ. Одоо чи юу хүү итгэхээр мисгэр мал минь. Би чамд нотлож үзүүлэх үү? Ахиуна, чи өнгөрсөн жил хүн алсан биз дээ. Чамайг анх харсан өдрөөс надад мэдрэгдсэн. Чиний мөрний чин ард нэг сургуулийн охины сүнс чамайг зогсолтгүй хараад байна. Гэхэд ахиу айгаад нэг хоошоогоо харснаа. Битгий худлаа яар. Чи намайг ийм манд итгэн гэж одоо юу? Чи тийм л мундаг юм бол тэр сүнсийг дүрслээч. Тэр яаж харагддаг эсвэл тэр яаж өгсөн талаар хэлдэ. Яасан бэ? Хэлж чадахгүй нү гэхэд карма. Улаан зангиа цагаан цамцтай. Доогуура бор өнгийн юбк. Нүднийхээ доор минийхээс эсрэг талтай мингтэй. 170 см өндөр туранхай охин. Үсээ ардаа боосон. Ягаад ч юм гутлахгүй харагдлаа. Тэрнээс гадна духнаас нь цус гоожж байгааг бодоход өндрөөс унж өгсөн байх гэж хэлээд за ямар байна? Энэ хангалттай юу гэхэд ахиу аж хэсэг чичрээд кармаг багалзуурдаж унгаад. Хөөе чи зүгээр миний стримийг үтсэн биз дээ. Стрим ээ? Юу стрим? Ахиуна чи стрим хийдэг юм уу? Битгий худлаа жүжиглээд бай. Чи намайг мэдгүй гэж одоо юу? Тэр новшин талаар миний стрим дээр гарч ирснийг чи харсан биз дээ. Хитэн 100 яриа нийлүүлж яриад гэхэд карма үгийн таслаад. Чиний тэр стрим мэдэр гэж хэлээд байгааг юу гэдгийг сайн мэдэхгүй ч надад сая дурдаагүй нэг зүйл байна. Чамд хорогдсон сүнсэнд нэг сонирхолтой зүйл байгаа. Тэр сүнсний толгойн ойр орчинд бөөгийн хонх хөвөөд л би өмнө нь хизээч ийм зүйл харж байсангүй. Амьд байхдаа юу туулсан болоод сүнс ингэж харагддаг байна. Гэхдээ би нэг зүйлийг чамд баттай хэлье. Тэр сүнс чамд юм хэлэх болгонд тэр хонх жингэндэг. Жинжин гэхэд ахиун айгаад ордуу алдан хашгираад ангиас гараад гүчнэ. Хүүхдээ бас ээжээгээд гүгээд байгаамаа. Гүнжүүлээ. Ахиуна юу болов гэд араас нь гараад явах гэтэл карма гараас натгаад. Гүнжүүлээ хаа. Надад тантай ярилцах нэг зүйл байна гэж хэлээд сургуулийн коридорт авчирнаа. Тэгээд ярилцмаар байна гэсэн чи юу юм бэ? Ахиун хоёулангийг харчих юм бол тесрэлтлийн уурна. Тийм болохоор гэлс хилээд тэрнээс тэгэж их айдх юм уу гэд нухацтай царай гаргаад аха та сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? Харин л дээ сайн мэдэхгүй л байна. Магадгүй баг зэрэг л итгэдэг байх. Тэнийг л байна да аха. Та сая ахиуныг ямар хариу үйлдэл гаргаж байгааг хараагүй гэж юу? Сүнс гэдэг итгэх итгэхгүй тухай биш. Тэд бол 100% баттай байдаг зүйл. Ахиунд хорогдсон сүнс бол энгийн нэг сүнс биш. Яг үүнийг хэлэхэд өмнөд Солонгост ирснээс хойш ийм амар сүнс анх удаага л харлаа. Хэрвээ энэ янзаар нь орхивол Кан ахиу 1 сарын дотор үхэн гэхэд гүнжүүлээ сандраад. Юу? Үхэн гинэ гэж асуухад. Тийм ээ, үхэхдээ зүгээр шиг үхэхгүй. Байж бол хамгийн хэрцгий бас аимшигтай байдлаар үхэн. Тэрний энергинээс нь хараад байхад саяхан нэг сүнс зайлуулах ёслолд оролцсон юм шиг байна. Тиймхэн экзорчизмын зан үйл нөхцөл байдлыг уламд ордуулахаас цаашгүй. Гэхэд гүнжүүл гайхах зэрэгцэн дотроо. Фүү, бүр яг хэлж ин шүү. Шафт бүлэглэлийн бөөгийн шашинтай гэдгийг хүн болгон мэддэгч цөөхөн хідэн нөлөө бүхий хүмүүс экзорчизмын зан үйл буюу сүнс зайлуулах ёслол үйлцэн гэдгийг нь мэднэ. Би гэхэд л ахиу миний найз охин болохоор л мэдсэн. Гэтэл энэ карма зүгээр энергийг хараад л мэдэж байна гэж юу. Тэгвэл тэр гарцаагүй жинхэнэ удах юм байна гэж бодож дуусгаад карма үргэлжлүүлээд. За би зүгээр л таныг бэлтгэлтэй байгаасаа гэж бодоод хэлсэн. Ахиун удахгүй тэр сүнсэнд хорлогдож өгнө. Өө нэрээ бас нэг зүйл хэлэхэд өөрийнхөө аминд хайртай бол ахиунтай ойр байх хэрэггүй шүү. Гэт гүнжүүлээ кармагийн гарыг атгаад. Гүйжин карма. Энийг залруулж болох ямар нэг арга байхгүй юу?
Ахиу миний чухал хүмүүсийн нэг шүү дээ. Хэрвээ ахиу өгөхөд би ч бас дуусна. Би чамайг ахиуныг зүзээ ядгийг мэднэ л дээ. Гэхдээ ямар нэгэн арга байвал туслаач дээ. Тийх үү? Йоо, ямар ядаргаатай юм бэ? Яг үннийг хэлэхэд би тэр охиныг зүгээр л үхэж далд ороосэй гэж хүсэж байна. Гэхдээ таныг гүнгэлэхийг хармааргүй байгаа болохоор нэг арга хэлье. Баярлалаа Карма. Яах вэ? Сая томорчод ингэж хэлхий ичмээрч. Тэр сүнсийг би бол хүчрэхгүй. Гэхдээ би бусаанд маш чадварлаг нэг бөө мэднэ. Чадварлаг бөө гинэ. Тийм ээ. Хой Солонгосоос дөрөв энд ирж амьдрахад надад зан үйл хийж намайг засаж авсан миний багш байгаа. Тэр багшийн минь хамгийн чадварлаг сурагч энд бусаанд амьдардаг. Би чамд тэр бөөгийн хаягийг өгье. Би багшаас асуугаад маргааш ямар ч оочор дараалалгүй уулзуулахаар цаг товлоод өгье. Үнэхээр үү? Тийм ээ. Гэхдээ ахиуд намайг хэлсэн гэж битгий хэлээрэй. Яагаад тэр юм бол? Йоо чи үнэн хөлдөө юм аа. Хэрвээ ахиу намайг тийшээгээ яв гэж хэлснийг мэдвэл тэр тийшээгээ явах уу? Сайн бодоод үз. Чамд л гэж хэлэхэд өөр хаашаа явсан тэр сүнсийг аргаж чадахгүй шүү. Чи биний юу хэлэх гээд байгааг одоо ойлгосон биз дээ. Хэрвээ тэр жинхэнэ бөө дээр очихгүй бол үхэн. Аха таны аяж чи юу юм? Шафтын гүнжүүлэн 0612. За сайн байна. Хэдэн цагт очихыг чин хаягтай хамт орой DMD. Тэгэхээр чи ахиуныг сайн ятгаарай гэж хэлэхэд гүнжүүлээ. Ойлголоо Карма. Би ахиуныг ятгах болохоор над руу орой DM бичээрэй. Баярлаа гэд байдгаараа пажигдаад алгуулахад Карма инээдэ барьж ята инээгээд. Мо тэнэг сүнс гэж байлаа юу? Ингиж тоглох чинлэг байна шүү. Бүр цүс хөр цус буцалчлаа. Энэ 7 хоног хөгжилтэй байх нь гэд үзэгдэл ахиун руу шилжиж ахиун байдгаараа чичирцэн гадаа зогсож байх ба гүнжүүлээ хурж ирээд. Ахиуна чи зүгээр үү? Аха, Карма худлаа ярьж байгаа зү тий? Сүнс идэр гэж байлаа юу? Ахиуна, миний бодлоор Карма жинхэнэ удаа юм шиг байна. Чи сайн бодоод үз. Гадуур тарсан 100 ярианууд дотор бөөгийн хонхтой холбоотой нэг ч яриа байхгүй. Яг үнэндээ би ч тэр бөөгийн хонхны талаар мэдэхгүй байна. Чи надад өмнө энэ талаар ярьж байгаагүй шүү дээ. Гэхэд ахиун дотроо. Хараад идэж. Тэр Карма новш яаж мэдээд байна? Бүр Лихинагийн ар гэрийнхний хүртэл энэ талаар мэдэхгүй байхад тэгэхээр Yon Karma үнэхээр сүнс харж чаддаг гэсэн үг үү гэж бодмогцоо. Новш гэж ер нь манай гэр бүл тэр удаа сар болгон хитэн төгрөг өгдөг билээ дээ. Иймхэн ч юм аргалж чадахгүй. Ойрд бүхэн бүтлгүүтэд байсан аргагүй юм байна л та. Лихина муу новш надад шүглэхээ орон чаас яхан шүглэн үздэй. Гэхдээ ахиуна хоёуланд нэг арга байна. Чи шафт бүлэглэлийн Жоё ахыг тань үздэй. Тэгээд би сая Жоё ах руу задгалаа л та. Тэгсэн ашгүй. Жоё ах маш сайн бөө мэднэ гинэ. Бүрлаг бөөнөрийн зайлуулж чадахгүй байгаа сүнсийг нэг л орлохоор зайлуулж чаддаг гин. Жоё ах тэр бөөтөө нэлээд ойр дотн болохоор ямар ч оочор дараалалгүй шууд үзүүлээд өгье гинэ. Оочрлол бүр 2-3 сар болдог гэж. Тийм болохоор хоёулаа маргааш хамт явъя тэхүү гэхэд ахиун зөвшөөрч маргааш нь хамтдаа явахаар болно. Тэгээд бас зүгээр л хамт явъя гэд хэлчихгүй. Харал ид харж л байгаарай Лихина. Би чамайг маргааш арилгаад өгнөө л гэж. Удалгүй маргааш нь жуулж тэр хоёр нэгэн газрын гадаа ирсэн байх ба ахиун. Энэ чинь ямар новшин вэ? Яагаад нэг ч хүн байдаггүй лээ? Үнэхээр сайн бол олон хүний хөл хөдөлгөөн тасрахгүй байх ёстой үсттэй. Хөөе аха, энэ газар чи яг үнэн биз дээ гэхэд гүнжүүлээ сандраад. Тийм ээ, тийм гэдэг хат та. Хагас бүтэнсэнд зөвхөн VIP хүмүүст үйлчлдэг байхгүй юу да. Үнэхээр тийм гэж үү? За ойлголаа аха. Орцгоё. Өршөөгөөрэй. Энд хүн байна уу? Сайн байна уу та? Бид орж болох уу гэхэд нөгөө хүн. Тэгэлгүй яах вэ? Ороод ир. Би бол сүнс солиулахтаа мэрэгсэн бөө болох. Байк Дорион байна. Гэт мань хан туслах суужидын галзуу. Харин ахиун дотроо эрэгтэй бөө юу да? Эрэгтэй бөө байна гэж бодсонгүй шүү. Солонгос ер нь эрэгтэй бөө их ховор байдаг юм шиг байна лээ. За яах. Энэ хүний эрэгтэй эмэгтэй нь сонирн биш. Үнэхээр чадварлахгүй үгүй юу гэдг нь л надад чухал болохоор. Эхлээд энэ хүний юу гэж хэлхин сонсъё. Гэт гутлаа дайлаад хаалга хаагаад өмнө нь очиж суугаад. Сайн байна уу та? Таны талаар мундаг гэж өчнөө хүний сонсоод ирлээ. Тэгээд юу гэж хэлмээр юм дээ. Би нэг сүнстэй байшинд орсон юм аа. Тэгсэн нэг тэнмэл сүнс надад хорогдчихсан юм шиг байна лээ. Тэгээ таныг зорж ирлээ. Тэнмэл сүнс гинэ. Чи сая надад нэг муу тэнмэл сүнс гэв үү? Тийм ээ, тэнмэл сүнс гэд үгээ дуусаж амжаагүй байхад нь нүрэл нуццаад араас нь давсцаа тань. Ахиун ямар новшин вэ? Яагаад давсцаад байгаа юм бэ? Түр байж. Эхлээд хүн рүү давсцахаас өмнө мэдэгдэх ёстой үсттэй. Яаж ингэж гинт цацж болт юм бэ? Гихт нь бүр юм аваа шиднэ. Ахиун ч уурлаж босч ирээд. Чи ямар гэж галзуу новшин вэ? Давс яа гэхэд над руу яагаад юм авч идээд байгаа юм уу? Галзуу новш вэ? Өөрийгөө бөөгэд хүссэн юм хийж болно гэж одоо юм новшоо гэхэд. Амаа тат. Яаж ийм газар миний өөдөөс дуу өндөсгө зүрхэлж байна. Би ууг нь зүгээр өнгөрөө гэж бодсон ч ховрогчин дүр тоглон гинэ. Чи сая юу гэсэн бэ? Нэг мө тэнмэл сүнс гэсэн үү? Чиний мөрөн дээр юу байгааг мэдсээр байж ингэж хоцож байна уу чи? Тэр бол заналт сүнс. Өөрөөр бол үхэхдээ маш их гомдол харуулслыг тээж өгсөн сүнс гэсэн үг. Тэр сүнс чиний өөхөх өдрийг тоолоод чиний үснээс ширхэг ширхгээр нь мэрээ сууж байна.
Хараад байхад тэрний үзий ядалт үнэхээр их байсан бололтой. Угтаа бол амиа хорлож өгсөн хүний сүнс тэр газараа үлддэг. Ингээд хараад байх нь энэ газрын үнэртэй биш байж энэ хүртэл дагаад ирсэн байна гэхээр чамд маш их үс санаж дээ гэхэд ахын дотроо. Бурхан минь тэр Лихинагийн сүнсийг хараад сүүлэг гэдгийг шууд мэдчихэж байгаа юм бах та. Түүнээс гадна сая тэр сүнс надад нэг зүйлийг хэллээ. Чи зан үйлийн хэрэгслийг муу зүйлд хийхэд ашиглаж дээ. Чимүү батсан. Айц гэж юу ядгийг умартаа юу? Бид нар хүртэл зан үйл үлдэхэд хэрэгэлдэг хэрэгсэлтэйгээ болгоомжилж хүндэтгэлтэй харьцдаг байхад чи яана гинэ. Чамайг занал цүнс дагснаас гадна бурхтын хилэн ч бас хүрсэн байна. Одоо эндээс зайл. Чам шиг юм туславал би өөрөө ч зүгээр өнгөрөхгүй юм. Яах вэ? Тусыг хайж энд ирсэн болохоор ч чамд анхны бөгөөд эцсийн зөвлөгөө өгөхөд эргэн тойрны хүмүүстэй баяртай гэдгийг хэлээрэй. Учир нь чи 15 хоногийн дотор өгнө. Өө мала. Би юу? Тийм чи. Энэ охиноо аваад эндээс арил. Би үдсэн гэж мөнгө авахгүй болохоор энүүгээр ахиж шаагаагаад хэрэггүй шүү. Яха битгий тэгэлдээ. Ганцхан удаад бидэнд тусалцгаа л да. Би чамд яв гэж монголоор хэлээд байна. Монголоор ч гэж солонгосоор гэх юм уу. Яха гуйж штэ. Эргэлзэх зүйл алга. Энэ хүн гарцаагүй жинхэнэ чадварлаг бөө байна. Миний талаар бүгдийг зөвлөснөөс гадна зан үйлийн хэрэгсэл хүртэл ашигласан минь хүртэл мэдэж байна. Тэрнээс гадна тэр мөнгөний төлөө байд удагдуудаас ялгаатай надаас мөнгө авахгүйгээр намайг хөөж өгнө гэдэг чинь тэр бол шунлаа дарж чадсан хүчтэй бөө гэсэн үг. Хэрвээ энэ хүний хэлснээр би үнэхээр л 15 хоногийн дотор өгөхээр бол эндээс гараад ийм чадварлаг бөөг 15 хоногийн дотор олж чадах баталгаа байхгүй. Энэ л хүн. Үгүй. Энэ л бөө намайг аварч чадна гэж одоо өвдөг дээрээ сөхрөөд гуйж гарнаа. Бүү аха. Намайг үнэхээр уучлаарай. Би үнэхээр бүдүүлэг ашиглаж намайг авраач те гуйж байна. Манай гэр бүл баян шүү. Бид энэ газрынхаа хамгийн баян нь. Таныг хэр ихийг хүснэ. Бид танд өгч чадна шүү. Одоо хангалттай. Би мөнгөний төлөө бөөгийн үйл хийдэггүй. Тийм болохоор дими юм хуцаад илгүй одоо ингэж яв. Гэхэд ахиун дээшээгээ харж ивтээд та намайг аврахгүй бол би эндээс алхамч болдохгүй. Ахаа хэрвээ энэ хүн намайг гарах гэж оролдвол шаф бүлэглэлийн хүмүүсийг дуудаарай. Одоо хангалттай. За яах вэ? Би чам туслах болохоор одоо босоодох. Эднээс илүү энд байгаа сахиуснуудын уур хилэн төрүүлвэл тэр үед би байсан ч чамайг аварч чадахгүй шүү. За тэгвэл чамд амьд үлдэх ганц л боломж байна. Одоо миний үгийг анхааралтай сонсоорой. Бидний хөөх гэж байгаа. Өөрөөр амьрлуулах гэж байгаа сүнс бол амиа хорлсон хүний сүнс. Яаж үгснээс нь шалтгаалаад тэд ямар нэгэн газрыг өөрсдийн байх газараа болгож тэндээсээ хүч авдаг. Өөрөөр бол энэ нь одоо чиний амьдарч байгаа газар гэсэн үг. Тийм болохоор сүнс зайлуулгын ёслолыг танаа гэрт үлдэх болно. Гэхдээ бүү аха би ахлах сургуульд орох үед аав ээжээсээ тустай бай гэж гуйгаад одоо ганцаараа амьдарч байгаа штэ. Тэгэхээр гэр гэдэг нь манай эцэг эхийн гэр юм болов эсвэл одоо ганцаараа амьдарч байгаа гэр минь юм болов? Мо тэнгээ гэр гэдэг үгийн утгыг ч мэддэггүй юм уу? Яг одоо өдөр тутамдаа байдаг газар гэсэн үг. Ёо, за юу ч хэлсэн. Ингээд хаан тэр зан үйлийг хийх нь тодорхой боллоо. Гэхдээ зан үйлийг хэлэхээс өмнө чамд нэг хийх ёстой чухал зүйл байгаа. Энэ 3 аягийг 70 усаар дүүргээд өөрийнхөө орны өмнө аваач тавь. Та хоёрын царайнаас харахад нэг л ойлгож өгөхгүй байх шиг байна да. Та хоёрт л гэж тайлбарлахад амиа хорлож өгсөн хүний сүнс нэг газартаа шингэдэг тийм үү? Тэгвэл энэ энерги газрыг илтгэнэ. Одоо танаа гэр чи энэ сүнсний энерги буюу муу газрын энергид автсан байгаа. Харин ус бол газрыг дийлэгч. Тэр дундаа хамгийн энерги өндөртэй. Луугийн хааны иргэшээлд байдаг далайн усыг гэртээ аваачиж тавиад далайн ус авсан газараа очиж луугийн хаанд залбирвал луугийн хаан гэрлүүгээ авч явсан та хоёрын тэр далайн усанд муу сүнсийг түр хорих болно. Тийм учиртай байжээ. Далайн эрэгт 3 өдөр 3 шөнө залбирвал зохистой. Өнөөдөр хагасаа юм чинь 1 шөнө 2 өдөр залбирсан ч болно. Чин сэтгэлээсээ залбирах ёстой шүү. Бас дээр нь явсан хойгоороо өрөөнд ямар ч хүн оруулж болохгүй. Ойлгосноо? Тийм ээ бүү хаа. Нэрээ яг мартах гэж байна шүү дээ. Гэрийнхээ хаалганы кодыг миний хэлсэн кодоор соль. Ягаад гэрийнхээ хаалганы кодыг солих ёстой юм бол бүх зүйлд учир бий. Луугийн хааны далайн усыг өрөөндөө тавих мөчөд тэр усанд өөр муу зүйлс бас татагдаж магадгүй. Тэр муу зүйлсийг хаахын тулд чи кодоо солих ёстой. Хаалганы код солио тэр нь тэгээд үйлчлэхгүй. Ихэвчлэн таринцсан цаас өгдөг үстэй. Таринцсан цаас ч бас өгнө. Чиний шиг ийм хэцүүсэн нөхцөл байдалд бүх боломж дарахыг хэрэглэх ёстой. Яаж миний нууц аргад эргэлзэж зүрхэлж байна. Яах вэ? Би чиний юун санаа зовж байгааг ойлгож л байна л да. Би ямар чиний хаана амьдрдгийг мэдэх биш. Тэглэж энэ аргын цаана маш гүн гүнзгий ухаан байгаа. Арга биелэг болон 5 элементүүдийг харгалзан үзэж, өнөөдрөөс чиний гэрийн код 2859 болох ёстой. 2 гэдэг бол арга биелгийн иргэшээл. 8 гэдэг нь муу муухай зүйлийг хөөн зайлуулах. 5 гэдэг бол 5 элементийн нэгдлийг илэрхийлнэ. Харин 9 бол хамгийн хүчтэй сайн энергитэй тоо гэхэд ахиун дотроо. Пүүх, юм болгон учиртай байдаг байх нэ. 2859.
Утгыг мэдсэн чинь нэрээ л нэг тийм өөр мэдрэмж өгч байна шүү. Хан туслагч энэний тархиар нь бол диск бодож ин дөө. Ихэнх бүүнэр хаалганыхаа кодыг 2859 болгоё. Чамд эвгүй байвал зам үйл дуусны дараа буцаагаад кодод сэлчихнэ үз. Ойлгов уу? Ойлголоо бүү хаа. За ойлгосон бол одоо ингэж явж хий гэсэн зүйлсийг минь хэрэгжүүл. Гэхдээ нэг зүйлийг сайн санаж яваарай. Эрт чинь очиж зам үйлээ хийгээс нааш тэр 70 устай аягны усыг асгаж болохгүй шүү. Энэ бол төр зурал тэр сүнсийг дарах үйл. Хэрвээ тэр аягтай ус асгарчих юм бол хинт дарагдаж байсан сүнсний эрчим нэг дор тесрэх мэт ихсэн шүү. Хэрвээ тийм зүйл болвол чи гарцаагүй тэр доороо амьсгалуура. Бас дээр нь өнөөдрийн төлбөр 800 мянган вон болсон. Гэж хэлсний дараа гүнжүүлээ ахиун хоёр явж байх ба карма гарч ирээд. Тэр тэнгийг хараад байгаарай. Ард нуугдаж байхдаа золтоод инээзэнгүү. Гиснээс нэг муу ахлах сургуулийн сурагч 800 мянган воныг нохооны хоол өгч байгаа юм шиг шууд л өгч байх шүү. Аха, тэр тнийг надаас илүү халаасны мөнгөтэй байгаад байгаа юм биш үү? Миний халаасны мөнгөч бас ихсгэлтэй гэхэд танд туслах. Тинмэл сүнс. Тэр Хина эзэгтэйг нэг муу тинмэл сүнс гэж хэллээ. Яаж зүрхэлж байна? Гэхэд карма ханд туслахын өмнө очоод түүнийг шийтгэцгээе. Тэр ахиун бацааныг сүнсийн зайлтал айлгацгаая гэж хэлээд үзэгдсэлэгдэж. Манай хэд ахиуны гэрийн гадаа ирсэн байх ба хаалганы код нэрэл 2859 болгож өөрчилсөн байдаг. Карма кодыг хийж хаалгыг онгоолгоод. Энэ гэр одоо минийх боллоо. Сайн байна. Хараад байхад бүгдийг хэлсний дагуу хийсэн бололтой. Одоо гэхэд тэр 72 дээр миний худлаа хэлсний дагуу тэнэгтэй дэж байгаа. Энэ гэр маргааш оройг хүртэл эзэнгүй байна. Маргааш ирэх хүртэл энэ гэрийг сүнстэй байшин болгоцгоё. За энэ дугаар маань энэ хүрээд дуусж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай guys.